本当だ、混じってるよ。 За сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийнхөө бичлэгийг бид Jujutsu Kaisen-ийн хамгийн хүчтэй аав нарыг ранклах болно. つくの君が食った呪いだい。どけ。 Тийм ээ, нэгдүгээр байранд та бидний мэдэх бүгднгийнх нь мэдэх Ryaman Sukuna. Тэр бол хинч магахааргүй хараалын хаан. Хараалын энергийг төгс үүддэг бөгөөд асар их нөөцтэй. Түүний Malevolent Shrine болон Wall Cutting Slash нь хамгийн аюултай чадваруудын тоонд тоо. 図が高いな。片膝で足りると思っ。Топ 2-т маргаангүйгээс садар өгөөд орчин үеийн хамгийн хүчтэй шийдвэр Six Ace болон Limitless техник нь олон цаг үдэгдэх боломж олгож бараг хөөшгүй болгодог юм. Топ 3-т Fumihiko Takaba. Түүний комедиан техник нь өөрт нь нэртэй санагдсан бүхнийг бодит болгодог. Энэ нь бодит байдлыг өөрчлөх төвшний хүч юм. Топ 4-т Yuta Okkotsu. Gojo-гийн дараах хамгийн хүчтэй Space Great чиддэг асар их хаалын энергитэй бөгөөд Reka-гийн тусламжтайгаар бусдын техникийг хуулж ашиглаж чаддаг. 始めようか。 Топ 5 Kinjaku. Zilling Game-ийн гол зохион байгуулагч олон зуун жилийн туршлага болон бусдын биеийг эзэмшдэг чадвар нь түүнийг маш аюултай болгодог. まあそうだね。 Топ 6-д Yuji Itatori сэргэлт хийсний дараа хамгийн хүчтэй тулаанчид нь нэг болсон Black Flash Blood Manipulation Shrine зэг чадварыг эзэмшдэг. Хүн гэхэд эндүү их чадвартай тэрээр маш гайхамшигтай юм. Poor little baby. Топ 7-д Yuki Tsukumo Space Great чиддэг Star Rage техникээр өөртөө болон зэвсэгтэй хийс үжийн нэмж аимшигтай хүчтэй цохилдогдог. 400年前の方が幾分マシだ。 Топ 8-д Hajime Kashimo 400 жилийн өмнөх домог чиддэг Mythical Beast Amber техник нь түүний биеийг цахилгаан мэт болгож асар их хүч өгдөг юм. Топ 9-д Toji Fushiguro Heavenly Restriction-ийн ойгил хараалын энерги байхгүй онд нь хүний хэмжээнээс давсан хүч хууд мэдрэхүйтэй болсон юм. Хамгийн сүүлийн байр бол топ 10-т Kenji Hakari. Түүний хүч азтай холбоотой. Jack бол богино хугацаанд хязгааргүй хаалын энергитэй болж бараг үхшгүй болдог.